сэтгцийн тулгымцсан асуудалтай бид нар яа тодорхойлоод байгаа гэхээр ерөнхийдөө эхний ээлжинд тэр залуучуудыг сонгохдоо эрсдэл зан үйл хийжсэн тийм нөгөө гар хуруугаа зүсчихсэн, мөс, газ маз өнөрлөж сорж исэн буюу нөгөө сэтгцэд нөлөөд ийм бэлтгэл хэрэгжилж исэн тийм энэ залуучуудыг хилээд байгаа. Тэгээ энэ залуучуудыг бид нар урд нь цэрэгт авдаггүй байсан шууд ирэхээр ингээд төвг гэнэ. Одоо тэгээ яач тэгээд бид нар энэ 24 25 хоёрт энэ залуучуудыг сонгож 20 залууг сонгож 24 сонгоод авчи. Тэгээ сайн сэтгэл зүйчнэр рүү хуваарлж өгөөд одоо кохорт арга зүгээр дагаа судалсан энэ залуучууд. Тэгэхээр яг нь хэвийн залуучууд ч юм болохоор 1 сарын дараа хэвийн болчих шүү дээ. Сэтгэл зүйн байдал доктортой болчихж байна. Гэтэл энэ залуучуудыг хагасчил хөтлөхгүй байхгүй. Нөгөө сэтгэл зүйн толгомцоос одоо маш өндөр хэмжээний сэтгэл готролтой, өндөр хэмжээний төгшөлттэй те маш өндөр хэмжээний стресстэй те нөгөө дандаа улаачсан эдгээр нь ингээд 6 сарда хөтлөхгүй байхгүй. Тэгээ 6 сарын дараанаас гайг болчихно буюу цэргийн албаны энэ залуу магадгүй тэр 20 залууг бид нар аваагүй бол иргэний амьдрал дээр өшөө өөр юм хийчих гэсэн юм те. Тэгэхээр энэ нөгөө хамт олон гэдэг тэр хүнийг нөгөө сэтгэл зүйч өөрчлөхөөс илүү тэгээд найзууд нь илүү сайн хөрчлөөд байна. Эрүүл орчин байгаад ш тэр залуучуудын дунд те нөгөө магадгүй энд байгаа найзууд нь ямар ч хүмүүс байгаа юм бэлээ. Гэтэл тэр цэргийн хамт олон гэдэг нь тэнд байгаа 20 залуу, 30 залуу, 100 залуу чинь бүгдөө тим хэрэгэлдэггүй буюу тим асуудалгүй залуучууд байна. Тэгэхээр өөрөө тэр олон масс сэтгэл зүйч нь тэр залуугийнхыг өөрчилж байна. Тэгтээ тэр нөгөө хурдан хугацаанд бас өөрчлөгдөхгүй. Тэгээл давхар хажуу манай сэтгэл зүйч уулзаал зөвлөгөө өгөөл ерөнхий хяналтанд байгаа учраас ажиглалтын аргаар ийм байна, ийм байна. Ийм асуудлууд гарч байна, илэрч байна гэж судалгаагаа саруулгаа аваад энэ өөрчлөгдөхгүй байна гэл ингээд явах. Тэгэхээр энэ залуучуудын хувьд яг дасан зохицох процесс нь өөрөө 6 сар үргэлжилж байна гэсэн үг. Тийм. Энийний дараа насаа хэвэн болж байна л гэсэн.